Нэгүслэр дүүрч амьдрахгүй номын 1-р бүлэг. Бурхны хайр ба уучлал. Учир нь Бурхан бол хайр. 1-р Иохан 4-р бүлгийн 8-р ишлэл. ертөнцийн эхэнд Бурхан өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээн өрөөж, мөн эрх мэдэл, эзэмшлийг өгсөн. Тэрээр энэ бүхнийг нэн сайн гэж дүгнсэн байдаг. Эхлэл 1-р бүлгийн 27-оос 31-р ишлэл. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг өрөөж, үржиж олширцгоог, газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшцгээг. Эхлэл 1-р бүлгийн 27-оос 28-р ишлэл. Бурхан бүтээгч бөгөөд биднийг бүтээсэн цагаасаа л ерөөсөн. Харамсалтай нь хүн гим нүглээсээ болж Бурханаас тусгаарлагдан холдсон байдаг. Хэдийгээр итгэлийн амьдралаар олон жил алгасан ч гэсэн Бурхан Аавыгаа түүний хайр, инрэл нэгүслийг сайн таньж мэдээгүйгээс олж Христ дотор хэн гэдгээ мэдэхгүй, өөрсдийн байр суурьнд очоогүй, Бурханы хайрлагдсан хүүхэд гэдгээ мэдэхгүй итгэгч олон байдаг. Би ч бас тэр хүмүүсийн нэг байсан. Та итгэлийн амьдралаар алхахад хэцүү төвөгтэй мэд санагдаж байгаа бол хүүхэд гэдгээ мэдэхгүй, эсвэл хүүхэд байх гэж хичээж байгаа хэрэг юм. Мөн Христ итгэлийн амьдрал амар биш. Таны нуруунд дээр хачааж хөнгөн биш. Байнгын хичээл зүтгэлтэй хэд ядарсан байдалтай байгаа бол энэ бүлэг тань тус олно гэж би гүнээ итгэж байна. Мөн шинэхэн итгэгчид болон Бурхныг хараахан таньж мэдээгүй, түүнтэй хувийн харилцаа үүсгээгүй бүх хүмүүст тустай. Энэ бүлэгт Бурхны хайр, харилцааны хэлбэрүүд, уучлалын талаар авч үзэх бол дараагийн бүлгүүдэд бидний амьдралд тохиолддог зарим төвөгтэй асуултуудад хариулах болно. Жишээлбэл, би хичнээн хичээгээд байхад яагаад миний итгэлийн амьдрал сайжрахгүй байна? Бурхан яагаад шийтгээд байгаа юм бол? Миний амьдрал яагаад ийм хэцүү зүйлс тохиолдож байна? Миний залбиралд Бурхан яагаад хариулахгүй байна? Би яагаад буруу зуршлаасаа эргэх гээд чадахгүй байна гэсэн асуултад хариулна. Матай 5-р бүлгийн 15-р ишлэлд хинч дэнлүү асаагаад савны дор тавьдаггүй. Харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ гэсэн байдаг. Хэдийгээр Есүсийг эзэн хэмээн хүлээж авах үед та цоошин бүтээл, Бурхны хүүхэд, мөн гэрэл болж байгаач бид сэтгэлгээний хүлээстэй хэвээр харанхуйд байсан хуучин амьдрал ойлголттой түшиглэн тарих оюун ухаанаа шинчилж мэдэхгүй улмаас төөрч бодсон хэвээр байдаг. Тэгээд сүнсээр биш, махан биеэр Бурханд таалагдах гэж хичээн, үүнээсээ болж хит ятран туйлддаг. Үүний улмаас зарим итгэгч Христ дотор хэн гэдгээ мэдэхгүй, дээр хишлэл шиг савн дотор нуугдсан байдлаараа өөрсдийн байр суурин дээрээ тавигдахгүй үлддэг. Мөн хуучин хүний хийдэг зуршлаа үргэлжлүүлсээр байдаг. Уг нь хуучин хүн махан бие хоёр ялгаатай. Хуучин хүн Христтэй хамт цовдлогдсон бөгөөд та бид Христийн дотор цоо шин бүтээл юм. Би ч үүнийг нотолдог. Ром 6-р бүлгийн 6-р ишлэлд ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, бидний нүглийн биеийг хүчингү болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт цовдлогдсныг бид мэддэг гэсэн байна. Хэдийгээр бид шинэ хүн бүтээл болж байгаач, бидний оюун ухаан, сэтгэл санаа, махан бие маань хിവэрэ үлддэг бөгөөд хэрхэн зөв амьдрахыг Библи харамгүй заасан ч бид бичвэрийг амьдралд хэрхэн хэрэглэхээ мэдэхгүйгээс уг үйлс хоёр нь зөрсөөр. Мөн хичнээн хичээвч заримдаа учраа олдоггүй, хаанаас тусламж авахач мэддэггүй байна. Дэнлүү суурин дээр тавигдана гэдэг нь итгэгч хүн Бурхан дотор өөрийн жинхэнэ мөн чанараа олно гэсэн үг. Мөн гэрэл гэдгээ мэддэггүй, гэрэл болох гэж хичээдэг хүмүүс ч бий. Гэрэл болох гэж хичээх, гэрэл байх хоёр ялгаатай. Уг нь Есүст итгэх үед бид гэрэл болдог бөгөөд энэ нь Бурханаас бидэнд түүний нэгүслээр өгөгддөг бэлэг буюу шинэ ам юм. Зарим хүн өөрийгөө Бурханы хүүхэд болох гэж хичээж байна гэж ярьдаг. Уг нь та Христэд итгэснээр Бурханы хүүхэд болдог. Бурхан таалагдах гэж хэд хичээснээс болж төөртөн ядарсан итгэгчид ч бас бий.
Үүнийгээ мах бодоор хийх гэж зүтгэснээс болоод Бурхан намайг таашаадгүй, би Бурханд таалагдахгүй байна гэсэн буруу ойлголттой болсон байдаг. Мах бодоор байгсад нь Бурханд таашаагдаж чадахгүй гэж бичвэр тодорхой хэлдэг юм. Ром 8 дугаар бүлгийн 8 дугаар эшлэлд мах бодынхоор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй гэсэн байдаг. Тэгвэл бид хэрхэн таалагдах вэ? Энэ асуулт нь зөв үү, буруу юу? Бурхан биднийг хизээ таалдах юм бол нэгүслийг сайн ойлгохын тулд Бурхан яагаад биднийг нэгүүлсэн хайрлах болсныг номын эхэнд бичсэн. Бурханы хайр, Христийн нэгүүлсэл, ариун сүнсний нөхөрлөл гэдэг ойлголт юу болох талаарх эхний бүлгүүдээс хамтдаа судалцгаая. Бурхан танд үнэхээр хайртай. Бурханы хайрыг мэдэхгүйгээр түүний нэгүүлслийн талаар ойлгоход хэцүү. Олон итгэгч хичнээн сайн байх гэж хичээсэн ч ялалтаас ялалт руу биш, ялагдал асуудал дотроо эргэлзээр байдаг. Ялалт нь Есүс Христээр дамжуулан бидэнд ирсэн нэгүслийн бэлэг юм. 1-р Коринт 15 дугаар бүлгийн 57 дугаар эшлэлд харин эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг. Бурханд талархал нь байх болтугай. Нэгүслийн жинхэнэ мөн чанарыг ойлгож, Бурхан Аавыг таньж мэдэх үед бидний самуурал төөрөгдөл баг багаар алга болдог. Та бүхнийг Бурхан Аавын хайр нэгүслийг таньж мэдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бидэнд Бурханы нэгүсэл хайраар дамжуулан маш их зүйл өгөгддөг. Тэдгээрийг үйлсээр авах гэж хичээх нь авралд өөрөө хүрэх гэж хичээхтэй адил боломжгүй зүйл. Үйлсээр биш, харин нэгүслэр. Би Солонгост бүрэн тэтгэлэгтэй шилдэг оюутан байхдаа нөхөртэй 2 хүүхдийн ээж чуулгандаа тогтмол тасралтгүй үйлчилдэг. Өөрийн залбиралд явдаг нэгэн байсан. Хүн гаднаас нь харахад мундаг ээж, супер эмэгтэй байв. Хүмүүст чин сэтгэлээсээ туслах гэж хичээн чамгүй олон залуус тусалдаг байсан ч амьдрал гэр сургуулийн дунд тэнцвэр бариагүйгээсээ болж уй өвдөнө. Тэгээд дотроо бухимдаж нөхөр хүүхдүүд рүүгээ уурлан хаяа өөрийн мэдлгүй зандчаад дараа нь зөндөө гэмшинэ. Мөн сайн итгэгч байх гэж маш их хичээсэн ч өөрийн тавьсан өндөр шаардлагатай хүрч чадахгүй улмаас өөрийгөө голж тэрэндээ эмзэглэн ядарна. Эдгээр дотоод асуудлаас болж өөрөө мэдэхгүй бухимдаж уурладаг байж билээ. Мэдээж Бурханаас өөр хинч төгс биш. Чуулган дээр бол би бараг л төгсгөн. Гэхдээ залбираад хариулт авахгүй бол эсвэл нэг асуудал тулгар магц. Би л ямар нэг юм буруу хийсэн учраас Бурхан намайг шийтгэж байна гэж бодно. Нэг л их гэмтэй хүн байдгаараа аавда таалагдах гэж байгаа хүүхэд шиг чармаадаг байлаа. Хэдийгээр би болон манай нөхөр чуулгандаа залуус зориулан олон үйлчлэл хийж чадан ядан зүтгэдэгч өөртөө итгэлгүй дотроо ямар нэг юм болохгүй байгааг мэдэрдэгч шалтгааныг нь олдоггүй байлаа. Тухайн үед би 2006 оны намар Бэти Мичел хэмээх эмэгтэйтэй Солонгосын Тэжон хотод Грэйс буюу нэгүсэл гэдэг нэртэй цуглаан дээр анх уулзсан юм. Түүнийг манай цуглаан дээр номлож байхад нүднээс минь өөрийн ирэхгүй нулимс бөмбөрөөд байж билээ. Бэтиг Америк нэгдсэн улс дахь гэр рүүгээ буцснаас хойш хэсэг хугацааны дараа Бурхан өөрөө шөнийн 3 цагт намайг дуудаж өөрийгөө илчлэн Бэти рүү залах гэж хэлж билээ. Би тийм тоддоо огт сонсож байгаагүй бөгөөд энэ нь хамгийн анхных байсан. Тэгээд эхний өдөр залгаагүй. 2 дахь өдөр нь шөнийн 3 цагт дахин дуудах үед л би Бэти рүү залглаа. Тэгэхэд Бэти чамайг өчигдөр залгах байх гэж хүлээж байлаа гэж хэлээ. Бурхан аавтайгаа жинхэнэ дотн харилцаатай болох аялал минь ингэж эхэлсэн юм. Миний мэддэг айдаг Бурхан маань надад маш их хайртай аав гэдгийг ойлгон түүнтэй цагийг өнгөрөн их зүйл суралцсан он жилүүд түүнээс хойш хөөрсөн. Бэти намайг олон жил чиглүүлж зааварсан. Энэ талаар та бүхэн Америкийн сэтгүүлч Жулия Дуини бичсэн Баяр баясгаланг олох нь Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал номоос уншиж болно. Би Бурханд улам их хайрлагдаж тоогдох гэж байдгаараа хичээж байсан алдаагаа хараагүй. Нөхцөлгүйгээр хайрлагдсан гэдгээ ч мэдээгүй. Үйлсээ л хараад байсан. Бурхан надад юу хийсэн бэ гэж харахын оронд би Бурханд юу хийх вэ гэдэл бодоод хичээгээд байжээ. Зарим асуулт бидэнд алдаагаа олоход тусалдаг. Би үйлчлэлийн шаардлагаас болоод сэтгэл зүйн ном нэлээд уншдаг. Та бүхнийг Христэд итгэгч сэтгэл судлаач Марк Маулдингийн Бурхан бол сэдвээр бэлтгэсэн доорх санал асуулгад хариулж үзхийг хүсэж байна.
Бурхан аавыг та хэн мэдэх вэ? Та асуулт болгон тийм үгүй гэж өөрийнхөө ойлголтоор хариулаарай. Ямар нэг теологийн онолоор биш, өөрийнхөө чин сэтгэлээр хариулна уу? Тийм үү, үгүй юу? Нэгдүгээрт, Бурхан бол ариун бурхан учраас би түүнд хүндэтгэл мөргөл өргөдөг. Хоёрдугаарт, хайрладаг аав учраас би Бурханд хайртай. Гуравдугаарт, би Бурханы оршихуйг өөртөө мэдэрдэг. Дөрөвдүгээрт, аль нэгэн үйл явдлаас үл шалтгаалan Бурхан намайг хайрладгийг би мэднэ. Тавдугаарт, би түүний хүүхэд учраас л Бурхан надаар бахархдаг. Зургадугаарт, тэр намайг хайрладаг учраас би түүнд дуулууртай байдаг болохоос биш, түүнийг намайг илүү их хайрлан байх гэж би түүнийг дагаагүй. 7-дугаарт, би Бурханаар нөхцөл болзолгүйгээр хүлээн зөвшөөрөгдсөнөө мэдэрдэг. 8-дугаарт, надад Бурханыг аав гэж дуудах нь амар байдаг. 9-дугаарт, Бурхан түүний төлөө миний юу хийснээс илүү зүгээр намайг л гэж харж ханддаг. 10-дугаарт, Бурхан надад хизээж уралдаггүй. 11-дугаарт, би маш их эвээгдсэн юм чинь Бурхан надад хайртай байх нь дамжиггүй. 12-дугаарт, би гим үйлдэхээрээ Бурханы шийтгэлээс айдаг. 13-дугаарт, би хизээж Бурханд таалагдаж чадахгүй юм шиг санагддаг. 14-дугаарт, ажил амьдралаа авч явах нь Бурханы биш, миний л хэрэг юм шиг санагддаг. 15-дугаарт, Бурхантай ойртохын тулд би зөв зүйлс хийх ёстой гэж итгэдэг. 16-дугаарт, Бурхан надад байнга шахуу урам нь хуурдаг байхдаа. 17-дугаарт, сайн зүйлс тохиолдох үед л Бурхан сайн юм шиг санагддаг. 18-дугаарт, Бурханаар өрөөлөхийн тулд би зөв газараа байх ёстой. 19-дугаарт, яг үнэндээ надад хэрэгтэй үед Бурхан үзэгддэггүй. 20-дугаарт, надад тохиолдсон зүйлсээс дүгнэхэд Бурхан надад ууралсан юм шиг байна. Та эхний 10 асуултад тийм, дараагийн 10 асуултад үгүй гэж хариулсан бол Бурхан гэж боддог таны үзэл зөв гэж тэрээр хэлсэн байдаг. Та дээрх асуултад хэрхэн хариулснаа хараад өөртөө дүгнэлт өгөн Бурханы талаарх үзлээ Библийн дагуух үзлээр солих хэрэгтэй гэсэн үг. Тухайлбал би 5 дугаар асуулт буюу түүний хүүхэд учраас л Бурхан надаар бахархдаг гэдэг асуултад саяхан болтол үгүй гэж хариулах байсан. Бурхан надаар бахархах байтугай би өөрөөрөө ч бахархдаггүй байсан. Ямар нэг зүйл хийгээд өөсөв л олж харахаас биш, өөрөөрөө болон өөрийнхөө хийсэн зүйлээрээ би бахархаж байгаагүй. Бурхан надаар бахархаж байгаа гэж хизээж бодож байгаагүй. Магадгүй толгойдоо мэддэгч бүх зүрхээрээ хүлээн авч ойлгодгүй байсан. Энэ бүхний учир шалтгааныг олох аялалд би гарсан юм. Ариун сүнс надад үүнийг илчилж өгсөн юм. Намайг 5 настай байхад аав ээж минь салсан. Хаяад явсан аваасаа болж аавдаа хаягдсан, гээгцэн, чи үн цэнгүй гэсэн бодлууд даалд ухамсарч суусан нь надад садаа болж байгааг би олж мэдээгүй. Шархаа эдгээгээгүй нь Бурхантай харилцах харилцаанд нөлөөлж байгааг би олон жилийн турш мэдээгүй юм. Олон хүн Бурханыг дээд тэнгэрт эсвэл диваажинд суучгаад биднийг шүүгээд л алдаа бүрийг минь тоолоод надаас зайдуу хол сууж байдгаа гэж боддог. Рома 5 дугаар бүлгийн 8-9 дугаар ишлэлд гэтэл биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлах хайраа Бурхан харуулсан билээ. Тиймд идүүгээ түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа түүгээр дамжин уур хилэнгээс нь ч аврагдах болно гэжээ. 9 дугаар ишлэлдэр Бурханы уур хилэнгээс аврахын тулд гэж хэлсэн байна. Гэхдээ өмнөх ишлэлдэр нь Бурхан хайраа харуулсан гэж бичсэн байгааг харж болно. Хүмүүс авралын үе шатнд Бурханы уур хилэнгээс аврагдсанаар болно гэж боддог. Тиймээс Бурханыг бидэнд ууртай байна гэж төсөөлдөг. Үнэн дээр бол тэр бидэнд хайртай учраас аварсан. Бурхан хайрт хүүгийнхээ хаанчлалд биднийг оруулан хүү охин болгон үрчлэн авсан байдаг. Бид цоо шин бүтээл болон төрдөг. Харин бид авралыг ярих боловч аврагдсны дараах амьдралын хэсгийг ярихгүй өнгөрдөг юм. Тиймээс бид итгэлийн амьдралаар яаж алхахаа мэддэггүй. Мөн өнгөрсөнд үлдсэн өөрийн шарахаар, өөрийн ойлголтоор Бурханыг төсөөлж тэр дутуу буруу ойлголтоос болж Бурханыг сайн мэдэж авч чаддаггүй. Нэг л хүйтэн хүндий ууртай аавтай мэд санана. Зарим нь бүр аавч гэж боддоггүй байх. Бурханы талаарх энэ буруу үзэл бодлууд
хаанаас төрсөн бол? Бидэнд хаана хизээ суулгагдсан бол? Хайртай дотны хайрлах ёстой байсан аав ээж нь хүүхдүүдэд орхиж явсан, хаясан, ажлын шаардлагаар айлд үлдээсэн. Эсвэл өөрсдөө архиун жанчиж тэр бүхэл талхны мөнгөөр хүүхдээ зарсан. Танихгүй хүнтэй бяцхан охиноо онгон байхад нь унтуулсан гэд сонсоход ч хэцүү олон түүхийг дүгнэхдээ бидэнд аавын талаар анханасаа их л буруу төсөөлөл ойлголт суусан байгааг олж харддаг юм. Зарим хүүхэд хичнээн хичээгээд ч хийсэн нь аав ээжийнхэн сэтгэлд хүрдэггүй. Жишээ нь би хичнээн чармааж ороо хураасан ч дандаа л дутуу байна гэж загнуулдаг байсан. Багвахта манайх гэрт байсан болохоор цэцэрлэгээсээ орж ирээд хувцаа маш нэм байвхэд чемодаанд хийж тавьдаг байсан юм. Тэгтэл намайг 5 настай байхад аав маань ээжтэй муудалцсан маш их хэрүүл болсон. Тэр үед аав маань гэрээсээ явхдаа миний чемодаантай хувцсыг талаар нэг асган чемодааныг минь аваад өөрийнхөө хувцсыг хийгээд гэрээс уурлан сандран гарч явсан. Энэ үеэс дахин хувцас авхих хэрэггүй юм байна. Хичнээн сайн хичээсэн ч аав орхиж явдгаа гэсэн бодол миний дотор суулгагдсан байсан. Даалт ухамсарт минь суусан тэрхүү гологдсон, хаягдсан мэдрэмжээс чөлөөлөгдөх хэрэгцээ байгааг би мэдээгүй. Мөн ээжтэй таалагдахын төлөө санааг нь зовоохгүй тулд яаж шижээсэн тоогдохгүй байгаа юм шиг мэдрэмжтэй өсч билээ. Ээж минь намайг хайрлаж байсан ч миний доторх мэдрэмж буруу ойлголтуудыг төрүүлж бодит байдлыг өөрийн өнгөт линзээр харж байснаа би мэдээгүй. Энэ нь миний амьдралд 40 нас хүрсэн хойно маш олон жилийн турш нөлөөлөхийг, үүнээс эдгэрч чөлөөлөгдөх ёстойг тухайн үедээ хэрхэн мэдэх вүлээ? Би хүүхдүүдтэй өөрийн мэдлгүй гэр дутуу цэвэрсэн байна. Энэ болон дутуу байна гэж үглэж байхдаа хүүхдээ урамшуулахын оронд сэтгэл рүү нь ус цацсан би хизээч юмыг гүйцэд хийж чадахгүй. Тэр нь явандаа би дутуу буюу never enough гэсэн мэдрэмжтэй болгож байгаагаа өөрөө ч мэдээгүй юм. Нэг үсгийн оронд шархлуулж жижиг алдаа бүрийг нь өөрөө мэдэхгүй шүүж байжээ. Ялангуяа дотны хүмүүсээ бид өөрсдөө мэдэхгүй шархлуулж байдаг. Шархалсан хүн хүмүүсийг шархлуулдаг. Бурхны талаарх ойлголт бүр гэр бүлтэй хамаатай биш. Хэрв та үнэхээр сайн аав ээжийн дор өсөж төрнсөн бол туйлын гэрүүлтэй бөгөөд үүндээ талархаарай. Мэдээж Бурхны тухай ойлголт хин нэгэн багш, хин нэгэн итгэл үнэмшлийн линз эсвэл чуулганд заагдсан номлол зэргээс орж ирж болно. Бурхан таны амьдралын талаар цаас бариад чи зөв хийсэн, буруу хийсэн гэд тэмдэглэл хөтлөн оноо тавьж байгаа багштай адил уу? Тэр 60-аас доош оноо буюу F муу үнэлгээ авсан байна. Дахиад хий. Чи бол муу итгэгч, муу оюутан, дуулуургүй. Дараа жил чамд бэлэг өгөхгүй гэх мэтчлэн хилээд сууж байгаа хатуу багш уу? Муу учраас бэлэг авьяас өгөхгүй, ерөөл авнаа гэж гордоод нэмэргүй. Сайн байж л ерөөл өв залгамжлал хүртнэ гэж хэлж байгаа юу? Биднээс үл хамааран Бурхан өөрөө сайн учраас бид Христэд итгэх үедээ Бурханы хүү Авраамийн өв залгамжлагчид болдог. Энэ нь бас л нэгүслэр бидэнд өгөгдсөн бэлэг юм. Үнэн дээр өв залгамжлахын тулд таны ямар байх нь хамаагүй. Бурханыг та хэрхэн төсөөлдөг вэ? Тэр яг ямар бол? Бурхан шашинлгүй. Бурхан танд уурлаж байгаа юу? Харин бид өөрийн мэдэлгүй нэг л мэдхэд хатуу итгэгч болчихсон, өөртөө ч бусдад ч хатуугаар хандаж байдаг. Бид нар хизээ шашны төлөөлөгчд болсон юм бол? Миний бодлоор хүн бүр шашны сүнсний нөлөөнд байдаг. Ихүү багуул гэхээс та нэгүслийг ойлгох тусам, Бурханыг таньж мэдэх тусам илүү ялгаж эхлэн шашны дэр хүлээснээс салдаг. Би ч бас өдөр бүр салсаар шинжлэгдсээр л байгаа. Харамсалтай нь энэ нөлөөнд байгаагаа олон хүн мэддэггүй. Энэ дэлхий дээр Бурхан таныг бүтээн төрүүлэхдээ тантай дотн харилцаатай, аав хүүхдийн харилцаатай байж хамтдаа бүтээн босгон байгуулж, дуулж хуурдан, бүжиглэж тоглохыг хүсдэг. Бурхан шашин дургүй. Гэхдээ хүйтэн хүндий аав биш. Таныг хизээж бас орхиж явахгүй. Таныг гисэн хайр нь хизээж бас өөрчлөгдөхгүй. Амлсандаа хүрдэг шударга аав шүү. Та Бурхан аавыгаа хэр сайн мэдэх вэ? Олон хүнд Бурханы талаар зөв ойлголт байдаггүй. Үүнийг жишээгээр тайлбарлая. Нэг хүүхэд нь аавынхаа аягийг хагалж орхижээ гэж бодъё. Аавч мэдвэл намайг аландаа гэж бодон болсон явдлыг нуугаад бас аав нь мэдэх үед нь би хаглаагүй гэж худлаа хэлсэн гэж үзье. Аавынхаа үнэтэй аягийг хаглаад дээрээс нь нуугаад бас худлаа хэлсэн хэрэг тарьжээ. Хүүхдийн хувьд том хэрэг.
Тэглээгээд та аавынхаа хувьд хүүхэд нь байх эрхээ алдсан уу? Миний хүүхэд биш, аяг хаглагч, худалж, гэмтэн гэж аав нь байнга орилон дуудах уу? Сайн аав бол эрт хэлэхгүй яасан бэ хүмүн? Чи аягнаас үнэтэй. Гар хөлөө зүсчихээгүй бидтэй. Худлаа хэлсэн чинь буруу. Гэхдээ айн нууж худлаа битгий хэлээрэ. Үйлдэл чинь бурууч миний чамаа гэсэн хайр хизээж алга болохгүй. Тэхийн оронд надад эрт хэлж байгаарэ гэж хэлнэ, тийм үү? Та байсан бол яах байсан бэ? Хүүхэд нь бас хагалан аяга байн бай яриад л би гэмтэн аава уучлаарай гэж өдөр бүр хэлээд байвал яах вэ? Аав нь би уучлсан гэд байхад л хүүхэд нь аягнаас илүү үнэтэй гэдгээ мэдхүү. Хүүхэд нь өөрийгөө уучлж чадахгүй, уучлалыг хүлээж авч чадахгүй байж болох юм. Та өөрийгөө уучлах тал дээр бас бурхан ааваас уучлалаа хүлээж авсан гэдэгтээ ямархуу андаж байна. Хэдийгээр уучлсан уучлалыг хүлээж авсан ч хагалсан аягаа цэвэрлэх бас өөр асуудал. Ихэнх хүмүүс уучлаад явуулсан гэдэг боловч бурхантай хамт зөв босоос цэвэрлэгдэх талаар мэддэггүй. Аягны хагархайг хамж авч цэвэрлэхгүй бол бас гараа зүсэх аюултай шүү. 1-р Иохан 1-р бүлгийн 9-р ишлэлд бид нүглээ улаавал итгэмжид зөвд тэрээр нүглийг маань уучлж бүхий л зөв босоос биднийг цэвэрлэнэ гэсэн байдаг. Бурхны хайрыг мэдэрсэн нь. Бурхан танд маш их хайртай сайн аав. Үүнийг таньж мэдхэд надад маш их хугацаа орсон. Би мэдээд байгаа хэрн зүрхэндээ итгэж чадахгүй удаан явсан. Та над шиг хугацаа битгий алдаарай. Ингээд бурхны хайраар дүрсэн жишээгээ та бүхэнд хуваалцъя. 2020 онд цар тахал Америкийн нэгдсэн улсад тархаж эхэлсний дараахан болсон явдал юм. Манайх ковидоос өмнөхөн гэр бүлээрээ Америкийн нэгдсэн улсад нүүж ирсэн байв. Тэр үед би усанд ороо зогсож байтал бурхан намайг ирчүүдийн уулзалт эхлүүл гэж хэлв. Бурхан ер нь биднийг мэдээгүй, бодоочгүй байхад гинэт ярьдаг. Ирчүүдийн уулзалтыг эхлүүл хий. Би аваа та хүүхдийнхээ хүйсийг андуурчих уу да. Би ч нэмэгтэй хүн. Тэд намайг яг сонсох уу? Хүмүүс юу гэж бодох юм? Нөхөр зүгээр байх уу? Гэдэл гайхсандаа чадлаараа л тайлбар тавив. Тэгсэн чи тэртээ дэргөө өдөр бүрэл үүнийг хийдэг хүн гэж байна. Би гэртээ нөхөр 4 хүүгийн хамт амьдарч орой болгон Библи судлал хийдэг талаар эзэн сануулсан. Тэгээд чи ирчүүдийн уулзалтанд оролцож эдгэрсэн бидтэй гэв. Үнэхээр 2007 онд олон жилийн хүчирхийлэл сэтгэлийн шархнаас миний ментор Бетигийн удирдан явуулдаг ирчүүдийн уулзалтанд оролцох үедээ би эдгэрсэн. Энэ талаар Жулия Дуини миний амьдралын талаар бичсэн Баяр баясгалан олхон номд дэлгэрэнгүй бий. Тэгээд өөр гарцгүй болоод тэр 7 хоногтоо ирчүүдийн зөвлөгөөх уулзалтыг эхлүүлсэн билээ. Ирчүүдийн эхний үйлчлэлээ хийж дуусаад би хизээж байгаагүй зүйлийг мэдэрсэн юм. Яг л ааваараа шагнуулсан юм шиг л болж билээ. Ирчүүдийн үйлчлэл мигмар гаргийн өглөө болсон бөгөөд дөнгөж дуусаад л Иохан 3 дугаар бүлгийн 16 гэсэн ишлэл яг нүдэн дээр томоос том тод гарч ирэв. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хинч мөхөхгүй харин мөн хамтай болно. Иохан 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэл. Бурхан надаас үнэхээр хайртай гэдэг үгний учрыг чи ойлгож байна уу? Янжмаа гэж асуусан. Бурхан голцоо миний хайрт охин, миний охин гэж айдуу зүйлэн дуугаар дууддаг. Англиар бол my beloved, my precious гэх мэт. Миний нэрээр дуудана гэдэг бол жаахан ноцтой байна гэсэн үг. Яг тэр үед би дугаараа үнэнтэй мөргөлдөж байгаа юм шиг болоод дотор байсан мэс хайлж байгаа мэт өөрийн мэдэлгүй ихэр татан асгартал уйлчихсан. Би энэ ишлэлийг өмнө нь байдаг л ишлэл, сайн мэдээнд хэрэглэгддэг ишлэл гэж хардаг байсан. Өмнө нь хизээж Бурхан үнэхээр хайртай гэдэг үгний учрыг зүрхэндээ ойлгоогүй байсан юм шиг. Толгойд байсан мэдлэг зүрхэнд минь хүрч, миний зүрхэнд байсан мэс хайлж, мөн бие голсон, хит үнэлсэн гэх мэт ойлголтууд Бурханы талд нийцэхгүй зүйлс хайрын гол урсан би эзний өмнө нүцгэн зогсож байх шиг санагдсан. Би хүүхэд байхдаач насанд хүрсэн хойноож байнга өөрийгөө голж доош нь хийдэг байсан. Мөнгө хүчирхийллээс, амьдралаас үлдсэн, дутуу эдгэрсэн шарх эдгэрч аажмаар нүцгэн байсан хүн гинэт маш үзэсгэлэнтэй хувцас өмсөн, төд удалгүй асар их баяр баясгалангаар солигдсон
баярлан инээж эхлэв. Энэ бүхэн хэдхэн минутад л болж өнгөрөв. Юр бусын үгээр илэрхийлшгүй хайраар дүүрлээ. Би урд нь эзний хайраар олон удаа дүүрч байсан ч энэ удаа огт өөр байлаа. Яг л хайрын хүрхрээний дор зогссон юм шиг. ертөнц гинэд маш их баяр хөөртэй болж өөрийн ирэхгүй бүх зүйлд хүмүүст талархаж эхлэв. Би талархалдаа ямар харамж байсан бэ гэж үнэн голоосоо харамсан бодлоо. Надад тусалж байсан, үйлчлэлд хамт байсан хүмүүсийг би надад туслах албатай юм шиг л бурханд үйлчлэх ёстой гэж хандаж байжээ. Хатуу диктатурын, хяналтын өндөр механизмтай, зарчимч байдал маань гинэд талархлаар солигдсон. Өдрийн турш бүх зүйл талархаж, хайртай дотны хүмүүс, хань, үр хүүхэд, залбирдаг хүмүүс рүүгээ яриад л талархаад л бүр захиа бичээд л ээж аав, багш нар гээд жагсаалт үргэлжлэн би 10 цаг тасралтгүй нэ баяр баясгалангаар дүүрч нөхөр маань чи ингэхэд зүгээр үү гэж гайхаж билээ. Энийгээ зогсож чадахгүй байлаа. Тэр үед надтай ойр зогсож буй багхуу маань инээн ах нартаа ээжэд хүрч болохгүй шүү. Инээдээ барьж чадахгүй болно шүү гэж байв. Энэ баяр хөөр нь хүмүүс дамжин халтаж байв. Дашрамт хэлэхэд өмнө нь би орой болгон залбирахдаа байгаа зүйлдээ үргэлж талархдаг байсан. Гэтэл тэр нь миний толгоогоороо хийх ёстой гэж хүчээр хийж байсан талархал юм шиг л санагдсан. Энэ удаагийн харьцуулахын аргагүй байсан. Оройн би яг л жаахан охин шиг болж дуу аялан бүжиглэж, хөөрн дэвхцэж, уйлж инээж яг л хит хөөрлийн байдалтай хитэн цаг болсон. Энэ явдал нь дараагийн ирчүүдийн уулзалтын дараа бас л болсон ба 2 ч удаа цуурж болоход эхний хэсэгдэр уйлан гологдлын сүнс гарсан бол дараагийнх нь бараг 12 цаг үргэлжилсэн. Дараагийнх нь бараг 12 цаг үргэлжилсэн байх. Нөхөр минь чи зүгээр үү гэж байнга асуугаад л би өөрөө мэдэхгүй баяр хөөртэй байж үлээ. Үнэхээр хийх ёстой үйлчлэлээ хийсэн гэдгээ бас сайн ойлгосон. Гэхдээ эзэн намайг даалгавраа сайн хийсэн болохоор шагнаагүй. Харин ч дуртай дургүй өглөн байж яагаад би гэж би ч нэмэгтэй хүн инээ тэрэ гэсээр энэ үйлчлэлийг эхлүүлсэн. Харин бурхан өөрөө агуучраас мөн надад маш их хайртай учраас нэгүүлсэн энэ хайрыг надад судгасан юм. Энэ нь даалгаврын шагнал биш, түүний хайрын илэрхийлэл байсан. Тэр намайг нэгүүлсэн учраас маш их сэтгэлийн эдгэрлийг эзэн надад бэлэглэж, хизээж ойлгож чадхааргүй баяр баясгалан эзэн надад өгсөн. Тэр өдрөөс хойш намайг баяр баясгалан буюу joy гэж манай цуглааны хүмүүс дууддаг болсон. Учир нь надад хүрсэн хүн бүр сүнсээр дүүрээд инээгээд баяр баясгалантай болдог тийм онцгой тосолгоо надад орж ирсэн юм. Тиймээс Жулия Дуин миний амьдралын тухай номоо баяр баясгалан олох нь гэж гарч гэлсэн юм. Дуулал 16 дугаар бүлгийн 11-р ишлэлд амийн замыг та надад мэдүүлнэ. Ариун оршихуйд тань баяр хөөр бэлхэнэ. Таны баруун мутарт таалал баясал ямагт оршдог гэсэн мэлээ. Хайрын талаар бас нэг түүх өгүүлье. 2018 онд манайх хотын хараач болгонд гэр бүлэрээ явдаг байсан бөгөөд цуглаан дээрээ Христ өглөөс амилсан өдөрт зориулсан баяр болохоос 3 хоногийн өмнө Баасан гарагт очсон байв. Энэ өдөр Есүс загалмай цовдлогдсон тул би мацаг барьж сүмдээ голцсон очдог л доо. Тэр үед багхүү маань надад ээжээ бурхан энэ өдөр маш их уйлсан гэж хэлээд гонив. Яагаад гэсэн чинь хүүхдээ алдсан аав уйлдаг шүү дээ. Бурхан бас сайн аав байхгүй юу? Хүүгээ алдсандаа уйлсан, бас маш их шаналсан гэж хэлв. Энэ үед би энэ өнцгөр нь хизээж хараагүй юм байна шүү дээ гэж бодоод бас нэг ухаарал аван эзний зүрх сэтгэлийг энэ жаахан 5 настай хүү ойлгосон байна гэдгийг харж билээ. Би миний төлөө Есүс ирсэн хэмээн баярлаж байсан болохоос Бурхан аав хайртай цорын ганц хүүгээ алдсан гэж бодоогүй байж. Гэтэл тэр цорын ганц хайртай хүүгээ бидний төлөө явуулан, золиослон, тамлуулан алуулсан. Ямар их хүн цэнээр бидний аврал ирсэн юм бэ? Бурхан аав маш их хүн төлж биднийг зольж авсан. Тэр үнийг зоригтойгоор хийсэн. Бид та нарт үнэхээр их хайртай болохоор хамтдаа байж нөхөрлөхийг хүсдэг. Мах цусандаа шингэтэл, сүнсэндээ мэдэртэл Бурхан бидэнд ойлгуулахаас нааш хайртай гэдэг энэ үгийг бид заримдаа сайн ойлгодгүй. Яагад гэвэл олон хүн би чамд хайртай гэж хэлсэн хэдий ч нөгөө хүмүүсээ гомдоодог, гэмтээдэг, дарамталдаг,
хүчирхийлдэг, зовоодог, эсвэл бүр хайдаг. Дэлхийн амьдрал дээр хүмүүсийн үг, үйлдэл хоёр зөрж байдаг. Үүнээс болоод Бурхныг сайн аав гэдгийг мэдэж ухаарахад хугацаа ордог байх. Харин Бурхны үг, Бурхны үйлдэл хоёр хизээж зөрдөггүй. Та Бурхан аавын хайрыг мэдэж, ойлгож, гүн гүнзгийг нь мэдэх бүртээ Бурхан дотор хэн гэдгээ мэдэх болно. Та үнэхээр хайрлагдсан хүүхэд гэдгээ мэдэх болно. Түүний гүн гүнзгий агуу хайрыг та өдөр бүр мэдрээсэй. Бурхны хайрын тухай илчиллийг Бурханаас өөрөөс нь гуйгаарай. Та надад илчилж өгөөч ээ хэмээн та Бурханаас өөрөө хувьчлан гуйгаад мөн илчилж өгснийх нь хүлээн аваарай. Библиэлд байгаа хайрын талаар уншаарай. Дөнгөж итгэгч болоход орж ирсэн хайрын тэр мэдрэмж цаашид улам гүнзгийрдэг гэж ойлгож болно. Эзнээс ирсэн тэрхүү илчиллүүд нь үргэлж гүнзгийрдэг. Уучлал. Сэтгэл судлаачид уучлалыг тодорхойлохдоо уучлал гэдэг нь таны өршөөлийг үнэхээр хүртэх ёстой эсхээс үл хамааран танд хор хөнөөл учруулсан хүн эсвэл бүлэгт дургуутсах, өс хонзонгоо авах гэсэн сэтгэл хөдлөлөө ухамсартай, зориудын шийдвэрээр тавьж явуулах юм а гэж тодорхойлдог. Мэдээж тухайн хүн буруу юм хийсэн учраас л танд уучлах шаардлага гарсан гэсэн үг. Нүглийн хөлс нь үхэл. Харин алахын оронд аварч байгаа нь Бурхны нэг үсэл. Авах хүртэх ёсгүй өршөөлийг Бурханаас үзүүлэхийг нэгүсэл гэдэг. Бид өөрсдөө үхэх ялтай байсан ч аврагдсан гэдгийг ойлгон уучлалыг хүлээж аван та нэгүслийн хүчээр дүүрэх үед танд бусдыг уучлах нь амархан болж хувирдаг. Та өөрийн хүчээр оролдвол уучлал нь бүрэн дүүрэн болохгүй. Таныг өмнө нь гомдоож өвдөгсөн үйл явдал танд дахин санагдан дурсагдахад гомдол эргэж төрөөд байдаг юм. Хүн хүндээ үзүүлж буй нэгүслийн хэсэг бол уучлал бөгөөд энэ нь бидний итгэлээрээ үйлдэж буй зоригтой шийдвэр юм. Уучлах амархан биш боловч зайлшгүй зүйл. Бурхан бидэнтэй эвлэрхийн тулд биднийг уучлахыг хүсэн. Өөрийн цорын ганц хүүгээ биднийг гим нүглийн төлөө тушаасан нь амар зүйл биш. Тэр биднийг уучлаа зогсохгүй, гим нүглийн өрийн дансыг минь арилгасан. Дахин санахгүй, дурдахгүй гэсэн үг. Ингэхдээ та нар баптизм дотор түүнтэй хамт оршуулгадж, улмаар түүнийг үхэгсдээс амьлуулсан Бурхны хүчрхэг үйлс дотор итгэлээрээ түүнтэй хамт амьлуулагдсан. Та нар тэрслэл ба махбодын хоцлолгүйгээсээ болж үхсэн байхад Бурхан та нарыг түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний тэрслэл бүхнийг уучилж, бидний эсрэг зарилгуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг арилгасан. Тэр үүнийг загалмайд хадаж замаасаа зайлуулжээ. Колосай 2-р бүлгийн 12-оос 14-р ишлэл. Энэ бүхэн бичвэрээр тодорхой байдаг. Уучлалын талаар миний бичсэн эдгэрэл чөлөөлөлтийн суурь номын 1-р бүлгээс дэлгэрүүлж уншиж болно. Мөн бичвэрийг судлах нь гарцаагүй. Та Бурхныг сайн мэдхийн тулд Библийг судлах нь зайлшгүй хэрэгцээ юм. Бурхантай хамт суралцах. Бурхан аавтай дотн харилцаатай болох тусам түүний хайр инэрлийг мэдхийн зэрэгцээ түүнээс суралцах онцгой завшаан гардаг. Бурхан аав үгээ өөрөө тайлбарлан заах маш дуртай. Нэг өдөр Бурхан хамтдаа миний үгээс судалнаа гэж хэлээд за унш гэд хуучин гэрээний хамгийн ихний эхлэл номоос эхлүүлсэн юм. Ишлэл бүрийг үг үсэггүй уншуулсны дараа тайлбарлаж үзэгдлэр Эден цэцэрлэгт очсон бөгөөд цэцэрлэг дундуур хамтдаа алхаж билээ. Би тэр өдрийг одоо ч тод санаж байна. Бурхан амьтан ургамал бүрийг хэрхэн бүтээснийг мөн түүний зүрх сэтгэлийг мэдрэхэд үнэхээр гоё байсан. Энэ үг судал нь одоо ч үргэлжилсээр л байгаа. Зарим өдөр Библийн ишлэл рүү кино руу орж байгаа юм шиг л шумбаж, үзэгдэл харж, үйл явдал дээр нь шууд очдог. Бурхан цаг хугацаанаас ангид тул түүнтэй хамт Библийн түүхүүдээр аялах боломжтой. Энэ нь түүний хувьд энгийн зүйлж, суралцж байгаа хүний хувьд маш их өгөөжтэй, бичвэрийг ойлгоход үнэхээр тустай байдаг. Даниэлийн өрөө, загалмай, худаг дээр байгаа эмэгтэй гэд Библийн түүхүүдээр Бурхантай хамт аялах шиг сайхан зүйл хаана вэ? Би загалмайн өнгө, үнэр, бас загалмаа дээр наалдсан Есүс Христийн шингэсэн цус, тухайн өдрийн тэнгэр, үүл, хөндөй тэр чигт нь үзэгдлээр харж маш их чөлөөлөгдөж байсан. Бичвэр таны нүдэн дээр амьлах үед бичвэр бүр Бурхны амьсгалснаар бөгөөд
амьд гэдгийг шууд л ойлгодог. Заримдаа тайлбарлаж өгөхгүй тохиолдолж байна. Нэг удаа эзэн Даниэл номыг уншгээд уншаад дуусгаар л дахиад уншгээд би бараг 400 гаруй удаа хэдэн сарын турш унссан. Өглөө бүр л Даниэл ном уншгээд л эхэлдэг байв. Сүүлд нь аргаа бараад та надад юу ойлгуулах гээд байна? Би юуг харахгүй байна аваа? Та шууд л хэлээд өгөөч гэж цөхрөн гоншигнож үлээ. Заримдаа бид бичвэрийг ариун сүнс эсвэл аав өөрөө тайлбарлаж ухаарл өгөхөөснөш ойлгодоггүй. Тиймээс л үгийг заавал ариун сүнстэй бичүүлсэн зохиогчтой нь уншвал сайн юм. Бид буруу ойлгон өөрсдийнхөө тайлбарлаж болох юм. Заримдаа харуулсан үзэгдэл тайлбар нь олон жилийн турш үргэлжилж магадгүй. Бурхан таныг бүтээсэн юм. Бүтээгчээ таньж мэдснээр бид өөрсдийгөө таньж мэдэн энэ амьдралын зорилгоо ухаарах болно. Тиймээс таныг ч бас Бурхан аавыг мэдээсэй, түүнтэй үг судлал хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бурхан таныг бүтээсэн болохоор таныг урлан бүтээхээс өмнө эхийг бодож, таныг өвөлсөөр чинь биш, байгаагаар тань бүр төрхөөс ч өмнө хайрлсан ба хайрласаарч байдаг. Үүнийг дуулал 139 дугаар ишлэлд бичсэн байна. Төрхөө ч олоогүй хөврөл төдий намайг та мэлмий юугаан тальбан ажиглжээ. Тогтоогдсон өдөр хоног минь эхлээжгүй байхад тоочж таны номд бүгд бичигдсэн байжээ. Намайг их бодолт нь юутай эрхэм юм бэ Бурхан? Нийлүүлж бүгдийг нэгтгэвэл юутай өргөн дэлгэр юм бэ? Дуулал 139 дугаар бүлгийн 16-аас 17 дугаар ишлэл. Та түүний хайр инэрлийг мэдснээр өөрийгөө бас хайрлаж сурна. Өөрийн үн цэнийг мэдрэх болно. Таныг бие тоосон, хувиа хийжсэн хүн бол гэж хэлээгүй. Хүн Бурханыг таньж мэдэх тусмаа улам бүр өгөөмөр болдог. Залбирал. Ингэснээр Христ итгэлээр зүрхэнд тань нутаглаж, та нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаад тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрлэр бэлгэх болтугай. Амен. Эфес 3 дугаар бүлгийн 17-оос 19 дугаар ишлэл. Хайр ба дотн хайралцаа. Бурхан бидэнд маш их хайртай учраас цорын ганц хүүгээ өгсөн учир шалтгаан нь юу юм бол? Алдаа нүгэлтэд өгсөн байсан биднийг амьлуулж яах гэсэн бол? Үүнийг ойлгуулахын тулд нэг жишээ авч үзье. Би нөхөртөө хайртай. Тийм ч учраас түүнтэй хамт байхыг цаг үргэлжил хүсдэг. Хэрэв миний нөхөр надтай гэрлээд нэг л удаа бэлэг өгчхөд миний бэлгийг харах болгондоо намайг сананд урсаасай. Үүнээс хойш зөвхөн бичгийн хэлбэрээр чамтай зайнаас харилцнаа гэд яваад өгвөл ямар вэ? Мөн чамайг сайн байвал мессеж зургас явуулна. Бэлэг өгнө. Бусад цагт бэлэг авна гэж гордох хэрэггүй шүү. Муу авил чин чамайг хатуу шийтгэн гэвэл яах вэ? Би нөхрөөсөө айгаад бараг хамт баймааргүй санагдна үсттэй. Гэтэл бид бие биедээ хайртай учраас хоорондоо ярина, хамтдаа хөдөлмөрлөж, үр хүүхдээ өсгөнө, хамт уйлж дуулна, зовсон цагт бие биеэ түшнэ. Болж л өгвөл цагийг хамт өнгөрөөхийг хүснэ. Товч хэлэхэд амьд харилцаатаагаар хамтран амьдардаг. Үүнтэй адил Тэнгэрлэг аав маань ч бас бидэнтэй дотн амьд харилцаатай байж, хамтдаа хөдөлмөрлөн, амьдралыг минь заалж удирдан, зааж залруулан, хэлж ойлгуулан, зовсон цагт хамт уйлан, жаргалтай цагт хамт баярлахыг хүсдэг. Тэрээр бидэнд шаардлагатай мэдлэг мэргэн ухааныг, туслагчийг бэлэг болгон өгч, энэ амьдралыг туулах явцад шаардлагатай тусламжийг өгдөг юм. Яаков 1-р бүлгийн 17 дугаар ишлэлд альва сайн сойрхол ба альва төгс бэлэг нь дээрээс гэрлүүдийн эцгээс бучирдаг. Түүнд өөрчлөгдөх сүүдэрч үгүй гэсэн байдаг. Мөн тэрээр сайн аав учраас хүүхдээ хит эрхлүүлдэггүй ба буруу зүйлийг залруулахыг хүсэж бие дааж амьдраасай гэж хүсдэг учраас чөлөө сонголтыг өгсөн. Дэд хууль 30 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлд би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон чиний өмнө ам ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож гэжээ. Алдаа гаргах сонголт бидэнд бий. Үүндэл түүний нэгүсэл оршдог. Тэр аврах, засах төлөвлөгөөг л боловсруулж байдаг.
Гим нүглийн ангалаас болж бид Бурханаас холбоо тасарсан. Тасарсныг холбож бидэнтэй эвлэрхийн тулд Бурхан стратеги боловсруулан түүнийг гүйцэтгсэн юм. Учир нь тэрээр өөрийн бүтээл болсон хүнийг хайрлан, цаашлан хүүгийнхээ хаанчлалд оруулан хүүхдэд болгохыг хүссэн. Христээр дамжуулан Бурхан өөд бид зоригтой очиж харилцах боломжтой болоо зогсохгүй биднийг мөнхийн зорилгын дагуу дуудсан билээ. Энэ бүхэн бидний эзэн Христ Есүсийн дотор Бурханы үлдсэн мөнхийн зорилгын дагуу болж байна. Бид Христэд итгэх итгэлээрээ Бурханд зоригтой бөгөөд бат итгэлтэй очдог. Эфес 3 дугаар бүлгийн 11-ээс 12 дугаар ишлэл. Тэрээр мөнхийн мөнхөд бидэнтэй хамт байхыг хүссэн. Бурхантай танилцъя, түүнийг таньж мэдье гэвэл маш энгийн боловч чухал зүйлээс эхлэх хэрэгтэй. Харилцаанаас, дотн нандин харилцаанаас. Тэрээр тантай хэд өрөөсгөл харьцаатай байхыг хүсдэггүй. Нэг бол зааж тушаачгаад тоохгүй хайдаг биш юм. Мөн таныг ч гэсэн зөвхөн зовсон үедээ Бурхан руу гүйж очиж гуйгаад бусад үед нь үл тоож дураараа загинсаг хүн байгаасай гэж хүсдэггүй. Залбирч гуйн хүссэн зүйлээ аваад орхих, эсвэл авахгүй болохоор гомдон уурлахдаа эзний хүсэл юу болохыг мэдэхгүй өнгөрч болохгүй юм. Харин Бурхан тантай ярих, холбогдохыг хүсдэг олон хэлбэр арга байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Харамсалтай нь үүнийг хүмүүс сайн мэддэггүй, эсвэл анзаардаггүй. Бурхан олон янзын аргаар харилцдаг. Бурхан бүтээлч бөгөөд олон хэлээр, олон янзын арга хэлбэрээр тантай ярьж, танд сурган, зааж чиглүүлэхийг, мөн тантай хамтран хөдөлмөрлөхийг хүсдэг. Бурхан Библийн ишлэл төдийгүй иш үзүүлэлэг, байгаль, итгэгчид, пастор ахлагчдаар, ариун сүнсээр, тань тохиолдсон үйл явдлаар, тоогоор, уран зургаар, дуугаар, киногаар, зүүдээр гээд дурдаад байвал дуусахгүй олон төрлийн харилцааны хэлбэрээр тантай холбогдож харилцаж байдаг. Бурхан бидэнтэй хамт баярлан, биднийг зовх үед тэврэн хамт уйлахыг хүсдэг. Баатар дайчин авралыг чамд сойрхогч Бурхан Явэ дунд чинь байна. Тэрбээр чамайг хараад баярлан хөөрч хайраараа сэргээн. Зефания 3 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. Бурхан өөрийгөө мэдүүлэхийг, мөн тантай дотн харилцаатай болохыг хүсдэг учраас энэ бүхнийг өөрийн зүгээс байнга хийсээр байдаг. Таны амьдралд Бурхан таны анхаарлыг татах гэж хэр оролдож байсан бэ? Танд холбогдолтой жишээ байгаа юу? Жишээ нь би цаг харах бүртээ мөн энэ тэнд 11:22 гэсэн тоо яагаад дахин гарч ирээд байгааг сайн ойлгохгүй байсан. Дараа нь харанхуйн сүнсний дайралд харанхуйн тэнгэр элчээс болгоомжлох ёстойг надад сануулж байсныг ухаарч билээ. Мөн 1004 гэсэн миний төрсөн өдрийн тоо Тэнгэрлэг тэнгэр элч нар намайг хамгаалж байгаа гэсэн тоо байсныг би сүүлд мэдэж авсан юм. Би өөрөө тооны хүн болохоор тэрүү тоон илэрхийллийг илүү ойлгодог. Хичээл заадаг өрөө бүр маань 1040, 104 дугаартай ихэнхдээ таардаг бөгөөд тэр болгонд би тэнд Бурхны хайр хамгаалалтыг мэдэрдэг. Ажлын өрөөнд ороход өрөө гэрэлтэн тэнгэр элч байгааг би мэдэрдэг юм. Мөн байгаль, мод шувуугаар хүртэл Бурхан ярьж хичээл заасаар байдаг. Нэг удаа цахилгааны утаснаас болоод салаалан ургасан модыг харуулад хардаа энэ мод саад гарсан ч ургасан байгаа үсттэй гэж хэлж үлээ. Гадаа алхаж явхад Бурхан хичээл заан хамтдаа алхах юутай гоё гэж. Тиймээс та хийж байгаа зүйлээ түр азнаад Бурхан аваа та надад хэлэх заах юу байна вэ гэж эзнээс асуугаарай. Тэрээр өгөөмөр хидэж хамаагүй эрхлүүлэхгүй. Биднийг өсөж том болоосай гэж хүсдэг. Тэрээр маш сайн аав учраас бидэнд юу хэрэгтэйг биднээс илүү мэддэг болохоор тэрээр Есүсийг, авралыг, ариун сүнсийг, бичвэрийг, түнчлэн сүнслэг бэлэг авьяас, ухаан чадвар, гэр бүл, найз нөхдийг, мөн сүм чуулганыг гээд танд хэрэгтэй олон зүйлээр мөн өөрийн нэгүслэр хангаж өгдөг. Мөн таныг бие дан суралцаж зөв сонголт хийдэг болоосай гэж хүсдэг. Бурхан бол сайн аав. Тэр танд маш их хайртай. Энэ бүлэгт Бурханы талаар бичээд байл дуусахгүй. Гэхдээ гол нь Бурхантай та дотн зөв харилцаатай, түүний талаар зөв ойлголттой болоосай гэж хүсэж байна. Бурхан бол хайр. Тэрээр таныг бүхий л өрөөлөөр бэлгаах чадaltaй. Гэхдээ цагаан сараар ахмад хүмүүстээр өрөөлийг бэлхийг харж очдоггүйтэй адил
Бурхныг хайн хүндлэхийн тулд түүн дээр очоорой. Бурхны ерөөлийг биш, харин өөрийг нь хайн очих үед Бурхан бүхий л ерөөлөөр биднийг бэлгаах чадaltaй. Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бэлгаах чадaltaй. Тиймээс та нар бүх зүйлд, бүхий л талаар үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай. 2-р Коринт 9-р бүлгийн 8-р ишлэл. Залбирал. Аава, таны талаар би үнэн зөв ойлголттой болмоор байна. Та надад илчиллээ өгөөч, надад туслаач. Надад байгаа буруу ойлголтуудыг ухааруулж харуулж өгөн үнэн ойлголтоор солих айлалт минь та туслаарай. Таны хайрыг би бүрэн мэдрэхийг хүсэж байна. Намайг хайр нэгүслэр дүүргэж өгөөч. Аава, би бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа танд хайртай. Та ч бас надад хайртай гэдгийг би мэднэ. Танд баярлалаа. Христийн нэрээр. Амен. Доктор Жутманы Янжмагийн Нэгүслэр дүүрч амьдрахын номын 1-р бүлгийг та хүлээн авч сонслоо.